Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Хэрвээ та сошиал маркетинг сонирхож байгаа бол хамгийн эхлээд зорилгоо тодорхой болгоорой. Зорилгоо тодорхой болгоход энэ маань юу гэхлээр сошиал маркетингийг ерөнхийдөө дотор нь 3 ангилаад байгаа. За нэгдүгürt бол entrepreneur буюу өөрийнхөө барааг сошиал платформ ашиглаад сурталчлаад борлуулалтаа нэмэгдүүлэх. За хоёрдугаарт бол инфлюенсер буюу одоо хувийн амьдралаа одоо олонд дэлгэж бичлэг хийгээд паблик амьдрнаа гэсэн үг ерөнхийдөө. За 3 дугаарт бол контент креатор буюу одоо нэг бүтээгдэхүүн дээр фокуслаад одоо түүндээ видео хийж орлого авах ч юм уу тийм процессыг хэлээд байгаамаа. За зорилгоо тодорхой болгочоод та ниш буюу чиглэлээ тодорхой болгоно. За чиглэлээ тодорхой болгоно гэдэг маань бүр наривчлнаа гэсэн үг баггүй юу? Одоо жишээ нь бараа зарж байгаа бол бараан дотроо яг ямар бараа зарах юм тийм ээ? Яг тийм нарийн тодорхой болгоно гэсэн үг. За түүнийхээ дараа та нишээ тодорхой болгосныхоо дараа төлөвлөгөөгөө бичиж, чагсааж бичиж төлөвлөгөөнийхээ дагуу та сурнаа гэсэн үг. Сураад борлуулалтаа хийж эхэлнэ гэсэн үг баггүй юу? За ингээд танд амжилт хүсье.